болгын усыг уудаг шиг өдөр болгон мэдээлэл авдаг. Тийм болохоор мэдээллийн хэвлэл мэдээллийн салбарын асуудлыг яриад байгаа юм шиг мөртлөө энэ бол хүн болгонд хамаатай сэдв байдаг. Тэгэхээр бид нар өдөр болгон авж байгаа мэдээлэлтэй үнэн байдгүй, зөв байдгүй, баталгаатай их сурвалжаас байдгүй, эсвэл одоо худлаа их сурвалж байдгүй гэдгээ нэг их тоодоггүй. Олон нийтийн мэдээллийг хэрэгсэх гэдэг бол бид нар энэ өдөр болгон авж байгаа мэдээллийг үнэн бодит байлгах тал дээр ажилладаг хүмүүс. Тэгэхээр энэ хүмүүс энэ салбарт ямар өөрчлөлт гарч ийн вэ? Энийг бол хүмүүс нэг тоодгүй. Харин өнөөдөр ингээд өөр салбарын хүмүүс энд цугсан байгаа би маш их баяртай. Тэгэхээр салбар бол маш их өөрчлөгдөж байна. Ялангуяа онлайн салбарт, технологийн салбарт маш их өөрчлөлтүүд орж байна. Тэгээд Лавагийн сайн хэлбэл ерөнхийдөө бас энэ салбарт гарч байгаа өөрчлөлтүүдийг нэлээд дурдлаа да. Тэгэхээр биний өнөөдрийн та бүхэнд бидэж ирсэн слайдууд болохоор яг энэ өөрчлөлт манай салбарт яг яаж өөрчлөгдөж нөлөөлж байгааг нь бодит кейс дээр ярих гэж бодоод яг өнөөдрийн байдлаар бол энэ тоо 100 гарсан баг. За 70-80 саятаас бид нар юугаараа өөрчлөгдөх вэ гэдэг, юугаараа өөр байх вэ гэдэг бидний хамгийн том асуулт байсан. Тэгэхээр бид нар харагдах байдлаасаа эхлээд агуулга, хүртээмж, зорилго, одоо ёс зүй бүх зүйлээр ялгархгүй бол бид нар шинэ зүйл хийгээд ямар ч хэрэггүй байна гэдэг ойлголтыг аваад өөрчлөлтийг судалж эхэлсэн л дээ. Тэгэхээр IPM-ийн харагдах байдлаасаа эхлээд шинжлэх ухаанч байх хэрэгтэй байна гэдэг дээр бас санал нэгдсэн. Одоо бид нар манайханд нэг ийм хандлага байдаг шүү дээ. За гоё бол энийг дуурайчих. Юу ч байсан хамаагүй ингээд ямар ч нэг ухамсаргүйгээр дуурайдаг. Тэрний цаана ямар бодлого байна, тэрний цаана ямар философи байна гэдгийг ерөөсөө ойлгодгүй. Бид нар энэ өөрчлөлтүүдийг хийхдээ ямар бодлоготой, ямар үндэстэй хийсэн бэ гэдэг талаар би одоо ярих гэдэг юм л да. Тэгэхээр хүн дэлгэцийг харахтаа, ямар нэгэн дэлгэцийг харахтаа F эсвэл T хэлбэрээр хардаг юм байна л да. Өнцгөн, харах өнцгөн. Тэгэхээр IPM-ийн тухайд бол энэ F өнцгөр буюу мэдээлэлтэй F өнцгөр өрсөн гэсэн хүмүүсийн нүдэнд хамгийн чухал мэдээг хамгийн түрүүнд харуулах гэдэг шүү дээ. Тэгэхээр манай онцлог мэдээнүүд бол ингэж хоошоо хөндлөн урсгалтай, шинэ мэдээнүүд болохоор доошоо ингэж урсаж өгөөд энэ одоо хүмүүст хүрэх гээд байгаа хамгийн чухал мэдээллүүдээ F-ийн байрлалаар урсан гэсэн. Тэгэхээр одоо энэ дээрээс харахад манай шинэ мэдээнүүд бол тэр хамгийн урт хөдөлгөөр урсаад онцлог мэдээнүүд маань ингэж хоошоо ингэж хөндлөн байрлалтай байгаа. За бид нар ингээд гадна харагдах буюу одоо энэ хоум пэйжийг гоё болгочлоо. Одоо бид нар ямар өөрчлөлт хийх юм бэ? Дахиад бид нар юугаараа ялгарх юм бэ гэж зөндөө эрэл хаагуул хийж байгаа юм байна. Тэгэхээр та ажигладаг болвол манай энэ Монгол кирилл бүсэг маань хүний нүдийг их ядраад юм байна л да. Их тийм арцгаар өнцөг ихтэй. Одоо англи үгийг харахад ийм дугуйрсан бөөрийн хэлбэрүүд агиух байдаг үсгний. Тэгэхээр нөгөө хүний нүдийг ядраах магадлал нь арай бага байдаг. Тэгэхээр бид нар нөгөө мэдээгээ хүнд уншуулгаад өөрсдийнхөө сайтн дээр хүмүүсийг цуглуулах гэдэг юм чинь хамгийн түрүүнд энэ уншигчтайхан хамгийн тохиромжтой тийм тааламжтай шрифтийн санал болох нь зөв юм байна гэж үзсэн. Тэгэхээр манай IPM-ийн хувьд бол өсөг болгон өөрчлөлтийг авчирсан гэсэн. Тэгээ бид нар энэ шрифтээ хүнд их тааламжтай байх сэрэг том өндөр юм байдлаар үүсгэсэн байгаа. За ингээд бид нар нүрээ гоё болгочлаа, үсгээ гоё болгочлаа. Тэгвэл бидний мэдээллийг одоо ямар хүмүүс хаанаас аваад байгаа юм бэ гэдэг хамгийн сонирхолтой. Энэ бол байнга өөрчлөгдөж байгаа. Тэгэхээр мэдээллийн сайтуудаас бас анх удаа responsive design-ыг IPM танилцуулсан. За responsive гэдэг нь бол ерөнхийдөө яг одоогийн байдлаар IPM-ыг харах юм бол хэрэглэгчдийн 50% нь дэлгэц буюу одоо компьютернаас 40-50% нь мобайл буюу гар утаснаас за маш цөөхөн таблетнаас орж байна. Одоо iPad зэрэгээс орж байгаа. Тэгэхээр одоо бид нар зарим зүгээр муугар төрийн байгууллагаар жишээ авч байна. Төрийн байгууллагын зарим нэг сайтууд руу ингээд гар утаснаас орохлоор зураг мурган ингээд яаж иж эвдрээд айгу муухай харагддаг шүү дээ. Тэгэхээр тэрийг энэ responsive design шийдсэн гэсэн үг л дээ. Бид нар ийм проектор дээр за эсвэл утаснаас компьютероос
хаанаас ч icon руу орсон манай дизайн одоо нэвтрэхгүй байх тийм боломжийг судалж responsive нэвтрүүлсэн. Тэгээд энэ бол одоо сайтуудад аягүй нийтлэг болж байгаа юм шүү дээ. За бид нар ингээд хүн хаанаас үзэж байгаа юм бэ гэдгийг судлаад тэрнээ тохирсон дизайн санал болгочлоо. Тэгвэл бид нарыг ямар хүмүүс уншиж байгаа юм бэ? Бидний хэрэглэгчид хин юм бэ? Орчин үеийн хэрэглэгчид гэж юу хин юм бэ гэдэг нэг ойлголт гарч ирнэ. Тэгээ энэ бол зүгээр icon-ыг жишээ болгоод яриад байгаа боловч ерөөсөө л олон улсад гарч байгаа өөрчлөлтүүдийг цаана хилээд байгаа гэдгийг та бас ойлгож байгаа хэрэг. Icon-ы өөрийнх нь ураа the next horizon for the connected generation гэж байна. Ерөөсөө бид нар чинь ямар нэгэн торлогоор юм бүрхэгдсэн хитгэгдсэн юм connected generation юм байна. Холбогдсон бие биентэйг. Одоо үүний хамгийн том илэрх нь social media. Тэгэхээр бид нарт одоо шинэ үеийн хэрэглэгчид маань ингэж хоорондоо холбоотой хитгэгдсэн ийм хэрэглэгчид юм чинь тэр хэрэглэгчид хаана вэ? Social media дээр байна. Тэгвэл бид нар social mediaтай энэ мэргэжлийн сэтгүүл зүгээ хамгийн сайн тааламжтай байдлаар уйж өгөх зүг юм байна гэдэг. Icon-оос та хаанаас ч мэдээ үзчихсэн, хаана ч явж исэн тухайн хүн маань одоо Facebook руугээ, Twitter руугээ бусад энэ төрлийн social media руу шеэрлэх түгээх юм боломжийг олгож өгч байгаа. Тэгээд дээрэс нь энэ social буюу одоо хүн болгон мэдээлэгч болох боломжтой болсон энэ үед тэдний бас мэдээллийг icon дээр яаж одоо үнэн зөвөр гоё зэрхэн байдлаар хардуулж болох вэ? Энэ бас боломжийг судалж ингэж оруулсан байна. За бид нар ингээд гоё харагдлаа. Түгээх боломжоо олчлаа, сугаа олчлаа. Тэгвэл бид нар хүмүүст ер нь юу түгээх ёстой юм бэ? Агуулгын хувьд бид нар ямар өөрчлөлт хийх ёстой юм? Агуулгын хувьд бид нар ямар өөрчлөх боломж байна гэдгийг ингээд хайсан л та. Мэдээж бид нар уламжлалт сэтгүүл зүйн ойлголтуудаа бас аваад явна. Түүнийхээ хажуугаар бид нар юугаараа шинэлэг авах вэ гэхээр ерөөсөө түрүү лавгагийн ярьснаар энэ дата сэтгүүл зүй гэдэг бол ерөөсөө барууны сэтгүүл зүйн цоо шинэ хандлага ерөөсөө бид нар энэ рүү орох ёстой юм байна. Ямар нэгэн байдлаар заавал орох ёстой юм байна. Түрүү лавгаа хэлсэн биднэрт ерөөсөө тоо байрал айгүй муу байдаг, зөрүүтэй мэдээлэл айгүйх байдаг, алин шүүрч авах айгүйх эргэлзээ байдаг. Гэхдээ бид нар тоо ярих ёстой. Одоо нэг дэшээ харж сууж байгаа хэдэн санаа уншичаад таамаглалаар айгүй гоё өөрийнхөө брэнд өгөл мөглөлийг бичдэг энэ сэтгүүл зүй бол одоо өмнөх зууны сэтгүүл зүй болсон байна. Одоо бол хүмүүс юу хүсэж байна гэхээр тоо хүсэж байна, баримт хүсэж байна. Тэрийг харьцуулсан анализ дүгнэлт хүсэж байна. Тэгэхээр энэ дээр бол ерөөсөө гол хандлага бол энэ инфографик, чарт буюу юм тоо мэдээллийг харьцуулсан ийм одоо агуулга байх хэрэгтэй байна гэж бид нар үзсэн. Бид нар үзэх байх ерөнхийдөө олон нийт олон улсын хандлаганд тэгж үзэж байна л да. За тэгээд сэдв бол манай монголчин одоо 3 сая хүнтэй жижигхэн улс юм шиг мөртлөө өдөр болгон маш их үйл явдал явдаг болдог. Сенсацтай үйл явдал маш их болдог. Сэдв бол баялаг. Гэхдээ маш хязгаарлагдмал хүрээнд болдог. Хөвчтөн уус дур. За эсвэл бол нэг олимпийн аврагын тухайн нэвтрүүлэг. Эсвэл одоо гавьяат дуучны нэвтрүүлэг гэдэг. Бид нар бас энэ агуулгын хүртээмж талаас нь энэ инфографик чарт гэдэг чинь бас нэг шинжилгээ хийх боломж өгöd байна. Яагаад тэгэхээр өнөөдөр ямар ч үйл явдал болоогүй байлаа гэхэд хэвлэл мэдээлэл зүгээр сурч болохгүй ажиллаа хийж тах хэрэгтэй. Тэгвэл бид нар сэдв хаанаас гаргаж ирэх юм? Манай тийм статистик мэдээлэл огт байдгүй, дүгнэлт байдгүй гэдэг энэ бол ерөөсөө сэдвийн хувьд юм хязгааргүй том далаа үг нь бол бидэрт байгаа. Юу вэ гэхээр манай ерөнхийлөгчд ер нь хэдэн наснда ерөнхийлөгч болдгийг. Ерөнхийлөгчийн албаас буухта хэдэн настай байд юм. Манай улсын хурлын гишүүдийн дундаж нас хэд юм. Ингээд бид нарт бас сэдв бол хязгааргүй байхгүй. Статистик мэдээлэл нь байвал сэдв бол ерөөсөө далаа байна. Тэгэхээр бид нар бол өнөөдрийн зөвхөн болж байгаа нэг 2 сенсацтай үйл явдал болж чухал биш. Тэгэхээр яг мэргэжлийн сэтгүүл зүй бол сэдвт бол огт хязгаарлаж болохгүй. Тэгэхээр энэ барууны энэ дата сэтгүүл зүй маань биднэрт бас энэ сэдвийн өргөн юм далаацтай боломжийг өгж байгаа. За дараагийн. За бид нар энэ жишээ олгоод icon-ыг бас хүмүүст хамгийн хурж исэн графикуудаас оруулж үзүүлж байна. Энэ болохоор
хөрөнгө оруулалтын мэдүүлэг гэж ил олон гардаг шүү дээ. Төрийн өндөр авбаагч тийм. За энэ дээр болохоор бид нар бас нэг цаашин тесрэлт гэж хийж болохоор нэг зүйл хийсэн. За энэ болохоор ер нь одоо энэ улсын их хурлын гишүүнч бай, засгийн газрын сайд хүн хувийн ашиг сонирхлыг бид нар яриад л байдаг. Тэрийг жил болгон хөрөнгө оруулалтын мэдүүлгээр бид нар дугад аюу гой өгдөг. Тэрийг хүмүүс хизээч харьцаж харж байгаагүй. За энэ графикаар болоод бид нар одоо байгаа улсын хурлын гишүүд болоод засгийн газрын гишүүд ерөнхий сайд нар ямар компани хэдүүлээ ашиг сонирхлоо нийлүүлсэн байна гэдгийг харах боломжтой юм график болж байгаа. Тэгэхээр энэ бол одоо цоо шин сэдв биш мөртлөө цоо шин аргаар цоо шин мэдээллийг цогц хүргэх юм боломж биднэрт энэ дата сэтгүүл зоолгож байгаа. За ингээд бид нар бол сайн гарсан өөрчлөлтүүд жишээнүүд бол бид нар анхнаасаа одоо Icon үүсгэн байгуулагдсан цагаас хойш хийсэн өөрчлөлтүүд. За энэ явцдаа бид нар бас тасралтгүй өөрчлөлтүүдийг хуучирчихгүй юмсан гэдэг ийм өөрчлөлтүүдийг байнга эрэл хайгуул хийдэг. Тэгээ хүмүүс асуудаг Icon юм гой сайт шүү дээ. Тэгээ танах яагаад мэдээний ап байдгүй юм бэ гэж асуудаг л да. Тэгээ бид нар бол мэдээний ап за яг юуны төрөнд ямар ч гэсэн бид нар бүх таблетын дээрээс Icon-ыг үзэж болох responsive design-аас санал болгочихсон юм чинь апд бол нэг яарахгүй. Гэхдээ бид нар бас нэгдүгээр бас нийгмийн хариуцлага гэдэг утгаараа хоёрдугаар бас манай өөрийн бас вебсайтын үйл ажиллагаа байна. Апыг яаж гоёор ууж болох юм бэ гэдэг Icon event гаргасан. IS үйлдвэрлэлийн систем дээр үсгийг бид нар бичиж чаддаг болсон. Бид нар бол апплыг царай авахааргүй үсгээ бичдэг болсон. Тэгээд энэ апыг маань одоо өнөөдрийн байдлаар 100 мянган орчим хүн татаад байна. Тэгээд бид нар энийг яаж мэдээнийхээ сайттай уяад байна гэхээр ухраач хавцаад. Мэдээнийхээ сайттай энэ апа яаж ууж яах гэхээр бид нар push notification одоо шийддэг хүмүүс руу Icon юм гарыг татсан хүмүүс өөрөөр хэлбэл 100 мянган хүн бид нар push notification-аа цацах боломжтой. Энэ бол байнгын биш зөвхөн одоо содон тохиолдол буюу одоо breaking news гэж бид нар ярьдаг шуурхай мэдээлэл түгээх тохиолдолд энэ гараа ашигладаг. Жишээ нь одоо Дубай оюутлын 76 гэрээ зурагдлаа гэдэг мэдээ хамгийн түрүүнд Icon юм гарыг суулгасан notification-аар очиж байгаа. Зөвхөн emergency үед гэсэн. За ингээд бид нар ийм өөрчлөлтүүдийг хийж байгаа. Хамгийн сүүлд хийсэн өөрчлөлт гэх юм бол одоо reaction буюу хариулт гэдэг хүмүүс яагаад хариулт гэж өгсөн бэ гэдээ бас асуудаг л да. Энэ болохоор манай монгол хэлний тайлбар толинд байдаг. Хариу үйлдэл үзүүлэх ийм нэг шинэ боломж хэрэглээг нэвтрүүлсэн байгаа. Та даажсан бол манай бас уншигчид анзаарсан байсан Zuckerberg Facebook дээр хариултыг орууллаа гэж бичгээс нэг хоногийн өмнө Icon энэ дээр нэвтэрсэн. Энэ ямар давуу талтай вэ гэхээр Icon айгүй мундаг биш. Ерөөсөө хандлага нь юм байгаа. Ямар давуу талтай гэхээр бид нар хэрэглэгчтэй бас нэг сонсох хэлбэр зөвхөн одоо комментар биш те хүмүүс ямар мэдээ уншаад байна, хүмүүс ямар мэдээнд баярлаад байна, хүмүүс ямар мэдээнд бухимдаад байна гэдгийг нийгэмч харна, бид ч өөрөө дүүдэх боломжтой болж байгаа юм да. Тэгээд одоо уншиж байгаа мэдээндээ хүмүүс хөөх юм бахархмаар юм зөв буруу тэнэглэл гэдэг юм те одоо тэнэглэл гэхэд энэ баасны төрсөөр илэрхийлдэг ийм одоо emoji reaction-ууд бид нар хийж өгсөн байгаа. Тэгэхээр энэ бол бид нар манай нийгэм ямар мэдээ хүсэж байна, ямар мэдээ одоо дургуутаад байна гэдгийг харах бас нэг тойл болчихж байгаа юм л да. За дараагийн бас нэг том ярих сэдв бол энэ сэтгүүл зүйн салбарын ёс зүйн асуудал бол маш хөндөөр сэдв. Одоо маш их өвчлсөн одоо хүнээр бол маш их өвчлсөн юм эрхтнийхэн нэг. Лагов дээр бас Монголын хэвлэлийн зөвлөлийг байгуулах ажилд ингээ идэвхтэй оролцоод жил гарсан клубын хэмжээнд бид нар уулзалт хийж байгаа Монголд бас одоо хамгийн амжилттай үргэлжлээд явж байгаа хэвлэлийн зөвлөлийн гишүүд. Тэгээд яагаад энийг байгуулахад бид нар жил гарсан ажлынхаа цагаас хумсдаад ингээ явсан бэ гэхээр бид нар редакц дээр аюу гоё ёслог бий болгож болно. Бид нар аюу гоё ёслогтой өөрсдөө байж болно. Энэ бол аюу гоё том мундаг үлгэр дуурайл. Тэгтээ салбар маань өөрөө өөрчлөгдөхгүй бол
бид нар аягүй гоё хийгээд бас сэтгэлээр унах юм аягүй байна л да. Тийм учраас бид нар энэ өөрчлөлтийг хий Монголд энэ хэрэгт мэдээллийн салбар өөрийн зохицуулалттай болъё гэдэг энэ одоо үүс идэвхтэй оролцсон. Тэгээд үүний бас нэг илэрлэл нь IPN мэн анх удаа бас редакцийн бодлого гэдэг зүйлээ олон нийтэд зарласан. Редакцийн бодлого гэхэлэр бас хүмүүс юу ч яаж ч ойлгож болно. Ерөнхийдөө бид нар ямар зүйлүүдэд зангидсан бэ гэхээр IPN мэн нийтлэлийн ерөнхий бодлого юу юм? Бидний манай редакцийн сэтгүүлчид ямар ёс зүйтэй ажиллах юм? За бид нар хараат бус байдлаа яаж хангах юм? Эрх зүйн хамгаалалт нь юу юм? Мэдээллийн аюулгүй байдал дээр бид нар яаж ажиллах юм гэдэг ийм ерөнхий санаанууд дээр багцлаад өөрсдөө бодлогоод анх удаа тодорхойлоод сайтынхаа доод хэсэг уншигчтай нээлттэй байдлаар тавьсан байгаа. За тэгээд одоо жишээ нь хараат бус байдал гэж тэгж байна л да. Одоо бидний нэг хамгийн том сэдв болох жишээ нь хаалтын гэрэн дээр IPN мэн яаж хандах юм? Одоо болох ч байгаа сонгуул дээр IPN яаж ажиллах юм? Бизнесийн байгууллагуудтай яаж хамтрах юм? Улс төрийн байгууллагатай улс төрчидтэй яаж хамтарч ажиллах юм гэдгээр бүгдийн нээлттэй ингээд тавьчихсан гэсэн. За дараа IPN мэний тухайд ерөнхийдөө юм байна. Ерөнхийдөө би IPN мэнийг гол ярьсан учир нь өөрчлөлт болгон ардаа өөрийн гэсэн философитой, бодлоготой байдаг. Яагаад би нэг онцож хэлээд байна вэ гэхээр манайханд бол зүгээр учрыг ойлгохгүйгээр нэг даган дуурайдаг, хуулдаг, нэг нэгнийхээ амиг зүгээр л ингээд баг ингээд кодыг гаргаж авахудаа тавьчихдаг. Юу бол одоо сүүлийн бүр гэрээс хэтрээд байна л да. Гэхдээ нэрийг дурдахгүйгээр хэлэхэд тэгэхээр бол бид нар бол өөрчлөлт бол утга учиртай байх хэрэгтэй. Ер нь бол би энэ бас салбарын биш хүмүүс өндөө ирсэн байгаа учраас эндээс бас нэг авах санаа нь хувь хүнч бай, компанич бай, салбарч бай заавал өөрчлөгдөх ёстой. Гэхдээ тэр өөрчлөлт заавал сайнны төлөө байх ёстой. Гэхдээ сайныг одоо утга учиргүйгээр дуурайх нь бол бас утгагүй. Ямар нэгэн философитой байх ёстой. Тийм болохоор энэ философийг тайлбарлах гэдэг би IPN өөрчлөлтүүдийг ярьсан. За салбарын хувьд бол ер нь яаж өөрчлөгдөж байгаа вэ гэдгийг тавгаа түрүү ярьсан. Товчхондоо би ярихад онлайн одоо захим сэтгүүл зүй сонины зах зээлийг, сонины бүртэмжийг шахсан гэдэгтээ одоо санал хэлж байгаа гараа өргөж дээдийн каналтай. Тэгэхээр энэ бол мэдээж зайлшгүй үнэн. Хүмүүс мэдээж одоо гэхдээ би сонин устна гэж олоогт хэлэхгүй. Сонин бол классик утгаараа би байнга итгэдэг. Би өөрөө бас сонины бүтээгдэхүүн өнөөдөр сонинд ажиллаж байсан. Сонин бол гэхдээ улам чанарчин, гэхдээ улам цөөрн. Уншигчд бол байсаар нэгт итгэдэг. За телевиз ч юм уу байсаар байна. Тийм ээ. Гэхдээ телевизийг онлайн шахаад байна. Одоо ингэ шахаад суугаад шахаад байна да. Тэгээд яг одоо сонин онлайн салбарт шахагдсан шиг телевиз шахагдаж эхэлж байна. За энийг тавгаа бол өөрөө хамгийн сайн мэдж байгаа. Юу вэ гэхээр өнөө л нөгөө сошиал буюу олон нийтийн сүлжээ чинь телевизийг шахсаар байна. Яг тэгэхээр бид нар одоо чинь тавгаа түрүү аягүй гоо жишээнүүд ярьлаа л да. Бид нар одоо яг энэ болж байгаа уулзалтыг өөрсдийнхөө фэйсбүүкээр шууд лайв дамжуулах боломж бүрдчихтэй. Энэ бол хүн болгон өөрөө телевиз болох боломжтой. Тэгэхээр бидний ажиллаж байгаа энэ онлайн захим ертөнц маань шууд утгаараа телевизд өрсөлдөх боломжтой болсон. Гэхдээ маш бага зардал. Тэгэхээр би одоо телевизийг ч юм уу сонины салбарыг устна жижигэрнэ гэж бодохгүй. Улам чанарчин, улам одоо классик утгаараа гоё болно гэж бодож байна. Тэгвэл одоо дижиталтай одоо хэр сайн нэгдэж чадсан бас илүү амжилттай цаашаа урагшлан алхна гэж бодож байна. Өөрөөр хэлбэл дижитал медиа маань бүх чиглэлд авмгаалж байна. Бүх чиглэл энэ дижитал руу орж байна. Хүн одоо чинь Монгол ТV өдрийн хэдэн цагийн форматтай байдаг юм бэ? Нийтдээ програм 24-оор эфирээ цацсан бас анхны телевиз бас тэгж байгаа сервер амралтаар 18 болгоцсон байгаа. Тэгэхээр эргээд байна. Тэгэхээр
Тэгэхээр одоо 18 цаг бид нар тасралтгүй телевиз үзнэ гэж хизээж байхгүй тийм. Тэгэхээр бид нар дуртай нэвтрүүлгээд, дуртай видео контентоо дуртай цагтаа үзтгэл одоо ийм хандлага руу угаасаа хэрэглэгчд маань орж байна. Тэгээд дээрэс нь энэ технологийн боломжууд маань бас тэр чиглэл рүү явж байна. Тэгэхээр онлайн медиа, онлайн цахим сэтгүүл зам маань телевизтэй ч өрсөлдөх боломжтой байна. Сониныг бол бас шахсаар л болно. Гэхдээ энэ гурван зүйл маань илүү одоо нэгт хамтарч ажиллаж чадвал бид нар хэрэглэгчийн хумх биш бас илүү өргөжүүлэх юм боломжууд маш их байгаа.